За хөтөлбөр үргэлжлэн хурж байна. Яг одоо та бүхэндээ зочтой уулзуулахад бэлэн болсон байна. За бидний өнөөдрийн зочноор Алт мөнгөн багны компани ерөнхий захирал Инх сайхан, Алт мөнгөн багны компани гүйцэтгэх захирал Арья Балнаар хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Өнөөдрийн минь төргийа. Студид маань ирсэнд их баярлалаа. За өнөөдөр нэвтрүүлэлтэд урьж оруулсанд их баярлалаа. Ааха. Өнөөдөр бас үзэгчдтэй за Алт мөнгөн багны компани гэж ер нь ямар компани байгаад байна? За амны орон сууц гэж ер нь яг ямар нөхцөл яадаг, юуг анхаарах хэвээр юм байдгийн бэ? Энэ талаар гоё мэдээлэл өгье гэж одоо та хоёроо урьсан юм аа. Ярианы эхлэлд ер нь ямар мэрэгжилтэй, яг хувь хүмүүс нь ямар хүн бэ? Тэ гоё дэлгэрэнгүй хэдүүлээ танилцаад эхлэе гэж бодож байна. За баярлалаа. За би барилгын инженер мэрэгжилтэй хүн байгаа. За 2008 онд сургуулаа төгсөөд тэгээд одоо Гангар Инвест, Хурд гэдэг ийм компаниудад ажиллаж байсан. Энэ дурслагтай. За тэгээд 2010 оноос ахгуулаад дандаа амны цуслангийн орон сууцны юугаар байшин барьж эхэлсэн юм байгаа. Угаараа. Тэгээд одоо манайх тасралтгүй үйл ажиллагаа явуулаад 16 жил болж байна. За тэгэнгүүтээ яг одоо ингээд компани болоод устдаа татвараа төлөөд болохоор манайх 6 жил болж байгаа компани байгаа. За таны хувьд За би болохоор сангийн инженер мэргэжилтэй 12 онд сургуулаа төгссөн. 12 онд сургуулаа төгсөнгүүтээ ахтайгаа ерөнхийдөө хамтраад хувийн хаус, цуслангийн хаус байшин бариад эхэлсэн. Ахтайгаа гэдгийг сонссон баг. Төрсөн ахтай хоёр гэдэг жишээ шүү дээ. Төрсөн ахтай хоёр. За ахтай хоёрыг хамтраад ажиллахад ямар байдгийг юм бэ? Ер нь яг энэ хамтраад одоо яг энэ компанийг байгуулъя, хоёулаа хамтдаа юм хийя гэдэг санааг хэн гаргасан бэ? Манай ах гаргасан юм. Тэгсэн яг ингээд нэг хуваараа ингээд юм хийгээд ингээд ирэнгүүт аюу ганцаардд юм билээ. Ааха. Ингээд хүн хүчний юу ч юм тэгэл ингээд туслах хүн байхгүй бүхэл өөрөө юм дээр ингээд яваад ингээд ганцаардаад тэнгүүд тэргүү битээр мэрэгжил нэг тийм учраас түүгээ чи ахтай ингээд туслаад ингээд хоёлаа ингээд юм хийгээд ингээд явъя гэд миний энд санал зөрчил айгу манай дүүд хүртэл хаалгатаа заахаа тгий хоёлаа ингээд цуг яв. Ахтай хоёр цуг юм хийх давуу тал нь айгүй их байт. За. Ягаад гэх юм бол нэгт дүү хүний ахыхаа үгнээс гардгуу. За тэрийг тэгж хий, энийг ингэж хий гэд хоёрт болохоор нэгэндээ айгүй итгэлцэн. Уцаал зам дүү минь тэн дээр ингэж байгаа бох, энэ дээр ядарч байгаа бох гэд ахын хүртэл нөгөө тийшээ гүүн ингээд за тэрийг нь очиод ахын тэгчи дүү нь ахыхаа очиод тэрийг ахаа би тэрийг ингэ хийчихье гэд тэр айгүй давуу талтай. Стол нэр ийш тийшээ гүүгээл ажил зохицуулаад амжуулаад явах ажлууд бол маш их гардаг байна тийм. Нэг итгэлцлийн тийм нэг итгэдэг хүн хажууд байна гэдэг. Тийм. Одоо айх аюулгүй л гэсэн үг байна. Тэгээд одоо компани маань нэр маань хүртэл одоо учир нь хүртэл Алт мөнгөн багна гэдэг нэг ахтай хоёр гэдэг үүднээсээ ангиж өгсөн байгаа. Тийм ээ тийм. Өстой гоё нэртэй юм шүү. Алт мөнгөн багна гэдэг. За хоёрын хувьд бол маш олон амны орон сууцыг бол барьсан. За одоо бол 10 гаруй жил бариад эхэлсэн байгаа тийм. Одоогийн байдлаар 16 жил. 14-5 жил барьж байгаа юм бол. Ер нь яг энэ амны орон сууцын одоо хэдүүлээ бас яг энэ сэдв рүү орё гэж бодлоо. Яг ийм давуу тал чанар нь яг юу байгаа тийм. Одоо яг сүүлийн үед бол хүмүүс бол бас яг энэ амны орон сууц гэдэг зүйлийг их сонирхдаг болчтой тийм. Бас нэг өөрсөндөө тав тухтай өөрсөндөө таалагдсан метр квадратаараа яг ингээд нэг гоё өөрсдийнхөө нэг гоё байгальд ингээд нэг байшингаа бариулаад ингээд амьдрах юм сонирхолтой болчиход байна. Тэгэхээр яг энэ давуу тал нь ер нь яг юу байгаа тийм. Хүмүүс ер нь хэр сонирхож байна? Хүмүүсийн сонирхол их байна. Одоо бол бүр ингээд цуслангийн амны орон сууц барьдаг компаниуд ч их болцсон. За тэг манай давуу тал болохоор 4 улирал амьдрах зорилттой байшин барьдаг. Дулаан хаалтгүй одоо 5 тухтай тэгээд хэлбэр хийц хэмжээнд баригддаггүй юм байгаа. За би одоо танад ийм 80 м квадрат байшин бариад өгнө гэсэн бол яг ийм хэлбэртэй гэж ярихгүй хоорондоо ингэ сайхан ярилцаад за манайх ийм загвартай ингэж барьмаар байна. Энэ өрөөгөө ингэж шийдмээр байна гэдэг ингэ. Тэгээд хэрэглэгчтэй болохоор гэж танаас хүссэн зургаа бидэрт бариад хүрээ дэр. Тэгээд тэр зургийг чинь дагуу бид нар зураг төслөө гаргаад танд буцаагаад ингээд ийм байшин бариад үг. Доторх материалч хүртэл энэ заавал энэ ингэж обой байна. Энэ тал нь ийм ирэхгүй гэсэн юм баахгүй. Хэрэглэгч болгон ондоо хүн болгон ондоо байдаг. Зарим хүн ийм одоо ийм чулуугаар хийх сонирхолтой хүн байна. Зарим хүн дотор модоор хийх сонирхолтой хүн байна. Одоо тэр үеийн жоохон ингээд ах нар ихчнэр болоход ирэхээр манайх дотроо тоосгоор хий. Заавал ингээд тоосгоор өрмөөр байна. Энэ болгоны ингэж сонсоод за тгий
өрөө тасалгаа гэж за ийм юмөрөөс танд ингэ тоосгоор хийгээд үгээд яа ингэ хэрэглэгчтэй ингэ хандаж ингэ хийдэг гэсэн үг. Заавал яг энэний дагуу Дагуу чиний манах тийм юм байхгүй. Амны орон сууц гингүүт хамгийн түрүүнд зүгээр нөгөө цуслангийн лагаар л бодогдсон надад бол. Тэгнь одоо хүн болгоо. Хүн болгол тэгж бодож байна. Тэнгүүт амны орон сууцыг бас дөрвөн үйлрэлд те маш олон жилийн туршид ингээ амьдрах боломжтойгоор те ингэж барьдгаа гэдгийг бас ярианы ихэд бид гурав ингээ ярилцаа суужлаа. Одоо зөвхөн цуслан биш гэдгийг бас гоё хэлж өгье те. Тийм зөвхөн туслан биш тэр. Одоо ингэ дөрвөн үйлрэлд амьдарч байгаа болохоор дулаан алдтгүй гэдэг чинь өвлдөөч байж чинь хавар намартай бүх үйлрэлдээ ингэ амьдрах боломжтой байраад гэсэн үг байхгүй юу? Одоо тийм хүмүүс гадуур болохоор одоо юм өгч ингэ зөөврийн сууц нэг өргөж аваачаа тавьждаг шууд суйрлуулаад яаждаг. тий. Хүмүүс бас тийм манайхыг тийм одоо манайх чинь блокоор ингэ тоосгоор барьдаг компани байхгүй. Тийм сууцтай зарим нь андуурж ингэ ярьдیں۔ Танайх одоо тэр барьсан байш ингэ чинь бид нар тэнцээ аваачаа тавьчихгүй. Тий. Манайх чинь болохоор айгүй хүнд тийм тоон жинтэй хүнд юм блок тоосгоор ингэж барьдаг. Тэгээд бас ингэ зөвхөн танай компаниар ингэ бариулмаар байна гэсэн хүмүүс айгүй их байдیں۔ Тэгээд манайх одоо юм намаг одоо юм намагтай юм газараа юм хүн тооны юм барьж болохгүй гэсэн. Тэнд манайх болохоор хөнгөн хийцэллийн одоо хүн болон канат хийцлэл гэдээ яриа сурцсан байна тий. Ийм модон хийцэллийн, төмөр арамын хийцэллийн ингэ хоорондоо ярилцж байгаа бүх чиглэлээр хийж өгдөг гэсэн үг. Одоо ерөнхийдөө нэг очиод нэг газрынх нь нэг нөхцөл байдалтай танилцаад тийм гэсэн үг. За үнэхээр намагтай бас нэг хүнд тооны тийм юуг барьж болохгүй бол бас нэг хөнгөрүүлээд арай өөр загвараарч гэдэг юм уу те санал болгоод маш олон төрлийн тийм санал болгох одоо зүйлс байгаа л гэсэн үг. Олон төрлийн санал болгох зүйл байгаа гэсэн үг. Тэгээ манайх болохоор дулаалга дээр би маш сайн анхаард юм байна. Ер нь тийм хөнгөн хийцлийн юм барьсан ч хүнд хийцлийн юм барьсан ч гадна дотор дулаалга дээр тэр чинь нэгт хэрэглэгчтэй одоо ингээд цахилгаанаар халдаг байлаа гэхэд цахилгааны төлбөр мөлбөр ирэх гарахаас өгчүүлээд дулаан алдaltaй байшин бол ингээд хичнээн дотор ингээд халаагаад байсан ч хүртэл тэр маань ингээд цахилгааны зод маш өндөр гарна шүү дээ. Тийм учраас тэр бүс гэрчлэн айл болохоор тулаахан сэтгэл ханамжтай тийм хийж өгөхийг хүсдэг юм байгаа. Ганц яг цуслангийн бас хаус гэхгүйгээр үйлдвэр, объект гээл юм барилгын чиглэлээр бүх юм 3 давхар хүртэл бүх юмнуудыг юм анх нь барьж байгаа. Одоо нэг офисны засвар эсвэл нэг өргөтгөл ч юм уу те. Тэр нь барилгын чиглэлийн бүх ажил хийдэг л гэсэн үг. Нийслэл хотынхоо нэг утаанаас дайжаад ер нь хотынхоо цах руу дөрөв үйлрэл суучих тийм сонирхолтой болцсон байдаг болов гэж бодож байна шүү. Тийм дийлэх хүмүүс тийм байна. Хөдөө орон нутгаас ер нь хэр захиалга орж ирэх үү? Хөдөө орон нутаг руу ер нь тийм үйлчлэг үзүүлэх үү? За үзүүлнэ. Хөдөө орон нутаг тэр нь Монголынхаа хаанчсан байна да. Ямар ч байсан одоо энэ яг өөрсдийн гэсэн чи одоо орон гэр те 8-ны орон сууцыг бариулахад маш их цаг хугацаа хөрөнгө шаарддаг учраас бас эртнээс төлөвлөж ярилцаж бүх загвар зураг гээд маш юм удаан хугацааны зүйл байдаг болов гэж бодож байна. Тэгээ мэдээж урт настай байх хэрэгтэй те. Тэгээд түрүүн бас яриан дээр сонсоод ойлгосон зүйл нь одоо хаана яаж бариулж байгаагаас ч гэдэг юм уу те. Ямар зүйлийг сонгох вэ ч гэдэг юм уу те. Маш их асуултууд ирдэг болоо гэж бодож байна л да. Сонирхож байгаа хүмүүсээс хамгийн их ирдэг асуултууд бас ямар асуултууд байдаг болоо. Материал авих асууд юм да. Одоо блок гэхэд л ямар блок хүн зүгээр үгээд эсвэл блокоор барих уу эсвэл модоор барих уу гэхэд хүмүүс авих материал дээр авих хэрэгэлцэлтэй. Яг мод гэхээр хүний биед бас нэг ээлтэй тий амьсгалдаг материал явчихна. Блок ч юм болохоор арай насцалт удаан гэсэн үг ерөөхдөө. За нэг 100-аас 150 жилийн насцалтай ч юм уу тий. Модон байшин бол арчилгаа их шаардна. Блок байшин бол нэг барьсан байхад арчилгаа маш тий урсгал засвар олон жилийн дараа л хийн гэсэн үг юм бол. Яг гол нь бол хэрэглэгчдээ өөрсдийнх нь сонголт тийм сонголт бол нэгсээр тий шалтгаалж байгаа. Тэр байгаа. одоо бас барилгаж байгаа газар бас нөлөөлдөг болоо гэж бодож. Модон дуртай хүмүүс байна тий. Насжилтаа бодох юм бол насны юм хийх юм бол блокон байшин сонирхдаг хүмүүс ч байна тий. За олон жилийн насжилтаа бодоод блокын сонгоё гэсэн хүмүүс зөндөө. Одоо бас нэг яг хэрэглэгчдээ бас нэг тулгамддаг зүйл нь бас нэг газрын асуудал байдаг шүү дээ. Яг өөрснөө газаргүй. Тэгсэрнээ бас нэг юм амны орон сууцтай болчихъя гэсэн бодолтой байж байгаа гэхдээ тэгэхээр ер нь танаахнаас ер нь яа одоо жишээ нь яг тэр өөрсдийнх нь газар дээр нь очиж би юм одоо амны орон сууцыг барьж өгж ингэж яа үйлчлэг үзүүлдэг. За мөн та хэдийн барьсан одоо энэ амны орон сууцсан дээр шууд нөгөөд очих боломжтой. Боломжтой. Бид нар болохоор ингэдэм байна.
За хүмүүс яг тэгж асуудیں۔ Бид нар өөрсдөө ингээд цуслангийн газартай болох гэсэн юм аа. Бидэрт газар нь байхгүй байна. Танаад газар байна уу? Одоо бид манайх ч болохоор цуслангийн дандаа амны үйл ажиллагаа чиглэлээр үйл явдлаа явуулж байгаа болохоор айгүйх тийм газрууд бас их орж ирнэ. За манайх юм 10 айлын газартай юм аа. Танаад одоо ингээд манайх 5 айлын газраа ингээд өгөө 5 айлын газар 1 айлын газартай тийм байшин бариулах гэсэн юм аа. Энэ бол ийм сонголтууд бас байд. Тэгээд тэр хүмүүстээ тэр газар байгаа газруудаасаа танилцуулах гэсэн үг. За танаа гэрийн чиглэл хаана вэ? Танд хойд зүгт зүгээр юм уу? Баруун зүгт зүгээр юм уу? Одоо ингээ байгаа газруудаасаа нэг хэцүү нь болохоор яг ингээд цуслангийн байшин гэж нэг газар өөртөө таалагдсан газар байшин байрчаад тэрийг хэрэглэгчтэй борлуулах бас аюу хэцүү. Хүн хүний нөгөө бодол ондоо зарим хүн замтаа жоох ойрхон байхыг боддог. За орж харахад амархан. Зарим нь болохоор дуу чимээнээс холдоод би модны зах руу бай. Ерөнхийдөө хүмүүс модны захад айгүйх сонирхолтой байдаг. Зарим нэг нь болохоор модны захад байхаар ялаа жоохон шумуул ихтэй байт юм аа. Жоохон тий хорхоо шавнаас бодноосоо хоол гэд. Ийм учраас яг нэг газараа ингэж барьчаад нөгөө хүмүүстэй яана гэдэг чинь бас айгүй жоохон төвхтэй байдаг. Тийм учраас эхлээ газраа заавал танилцуулт болж игэл өөрсдийнх нь сонирхоод өөрсдийнх нь авсан газар дээр бариад өгөх сонирхолтой байдаг. Яг өөрсдийнх нь хүсснээр материал, загвар хийцлэл гээл тий. Ер нь метр квадратын үед танах яг хэр одоо хамгийн том метр квадрат нь хэд хүртэлх барих боломжтой, доотлол нь хэд хүртэлх барих боломжтой бас нэг сонголтуудаас амны орон сууч дээр бол манай хамгийн доотлол нь 48 метр квадрат байгаа. Хамгийн дээдлэл нь болохоор 240 метр квадрат байгаа. 320 гэсэн сонголт ч байгаа тэр хүмүүст. Яг хүмүүсийн маань сонирхож байгаа чиглэл ямар газрын хэмжээнд дээрээс тааруулаад эддээний хэмжээтэй тим юм бариулмаар байна гэсэн сонголтын дагуу барьж игнэ гэсэн үг. Тэрс яг нэг манайх тэдэн метр квадратаас дээш барихгүй гэсэн тим юм бол байхгүй. Таны хувьд өөрөө инженер хүн за дүүгийнх нь хувьд бас одоо сантехникч мэрэгчлээ шүү дээ тий. Тэр одоо сангийн асуудлыг бас тэр чигт ингээ баццдаг гэсэн үг гэж ойлгож байна. Тийм гэсэн үг. Одоо манайх ч нөгөө нэг 100% түлхүүр хүлээлж өгөх нөхцөлтэй. Тэр учраас газар шорооныхын ажлаас авахгүйлаад амьдрах орчин өөрчлөлт нь хийж өгнө гэсэн үг. Тийм учраас битэрийн нөгөө нэг давуу тал гэдэг байгаа нь би болохоор барилгын инженер хүн, манай дүү болохоор сангийн инженер хүн. Тийм учраас за миний дүү одоо бүх байшингуудынхаа сантехникийн асуудлыг шийдчих. За ах нь одоо ингээд суур энэ үлсэн босхын асуудлаа шийдчихийгээд. Тэгээд давхар бидний манай төгсөлтийн бидний бас найзууд байна. Бас сантехникийн инженер. Одоо энэ 4-р цэглэгийн станцын бас нэг мундаг том инженер залууч байна. Ингээд тэр эдтэйгээ бас ингээд хамтдаа ажилладаг. Та нар болохоор ингээд манай цахилгааны хийгээд өгчих. Ингээд тэрийг ингээд манай компаниг хийгээд өгчих гэдэг. Байшингийн хамгийн чухал хоёр зүйл үү яг богиносон баригдаж байгаа байшин дотор. Нэг болохоор сантехникийн ажил хийдэг. Маш чухал байх хэрэгтэй. Энэ тэргээр ус гойж, ус алдах гэдэг юм шиг байдаг шүү дээ тий. Ийм хөлдөх. Хоёрт болохоор цахилгааны асуудал маш хүндрэлтэй байдаг. За одоо ингээд нэг арзаатгаас одоо цуваа холболтоор ингээд олон арзаатыг авах ч юм уу. Тэгээд өндөр ийм залгахаар нөгөө нэг талтай масс зас гардаг ч юм уу. Ийм учраас заавал цахилгааны инженер хүн байж ч тэр бүх ажлыг хийдэг гэсэн үг. Тэгээд жижиг шажиг ийм байшингийн сантехник, цахилгаан энэ хоёр дээр л ийм бас найдвартай үйлчлэн болохоор ингээд байгалийн дагуу өөрөө ингээд хийгдэж тусчдаг гэсэн үг. Өмнө нэг юм байсан шүү дээ тий. За ерөнхийн нэг байшингийнхаа одоо нэг юм юуг нь босгоно гэдэг лээ тий. Фундамент босгоод ерөнхийд нэг босгож аваад тэгэл тэндээс нэг таньдаг сантехникч додаад тэндээс нэг юм хүн додаад ер нь тэгжил бариулаад идэг гэсэн шүү дээ тий. Одоо өстой ингээд яг нэг доор бүх үйлчлэгийг ингээд үзүүлдэг компаниуд та хоёроос маань эхлээд бас зөндөө олон байгаа байх гэж бодож байна. Өстой амар болж тий. Тийм ер нь бол яг нэг цуслан за ингээд яг хотоос зайдуу ингээд байхаар стол нэг сангийн асуудал, цахилгааны асуудал хамгийн чухал болдог шүү тий. Доос нэг өмнөр танар гээл төсөөлөл тий. Тэнд ч бас нэг асуудлууд байдаг шүү дээ. Ер нь нэг юм лагерын байшин дээр очиход л нэг одоо нэг тэр сангийн асуудал дээр тий. Нэг өмнөр танар өнөртөгч гэдэг юм уу нэг юм асуудлууд их байдаг шүү. Ийм асуудал байдаг юм. Хүмүүс чинь бас нэг одоо ингээл 10 жилийн өмнө баригдсан, 20 жилийн өмнө баригдсан байшингуудтай. Тэгээ одоо нэг материал аягүй гоё болоод эхэлж байна. Гаднах дотроо аягүй гоё засцсан. Агааржуулалтын асуудал гэдэг юм бас тэр юун дээр орж ирээд байна. За одоо манайх нэг 20 жилийн өмнө ингээ барьж 20 жилийн өмнө чинь
энэ Тодбаатар эндээ хийсвэр сорогч тавина, нойлын өрөөндөө тийм сордог синс тавина гэдэг юм байхгүй байлаа шүү дээ. Тэгэл цонхоороо ингэ шийдчихдэг. Тэгээд одоо бас манай дээр ингээд хүмүүс ирэх болгонд танах агааржуулалтаа юу, агааржуулалтаа яаж шийдэж байгаа вэ, ингэж байгаа вэ гэсэн иймэрхүү асуулт айгүй их ирдэг. Энэ бол баг хамгийн ихэнд асуух асуулт баг шүү тий. Тийм хамгийн Агааржуулалт бол тий. Тэгж байгаа. Ер нь яг хэрэглэгчний хамгийн чухал зүйл нь материал. Барилга барих материал тий. Тийм материалын сонголт Тийм материалын сонголт одоо чанартай юу, чанаргүй юу гэдэг зүйл дээр бол хамгийн их анхаарал хандуулдаг болов гэж бодож байна л да. Тэгж байна. Одоо блок гэд хит чинь айгүй олон төрлийн блок гараад ирлээ. Одоо хүмүүсийн ярьж байгаа макийн блок байна, лего блок байна. Хүмүүс хувьдаа хийж байгаа постерол блокуд хуваараа жижиг үйлдвэрүүд бас айгүй их юм блок хийгээд эхэлж байна. Одоо нэг 15-аас 20 жилийн өмнө болохоор блок дөнгөж анхлал үйлс гарч эхэлж яхад болохоор юм хашааны нөхтөө блокоор байшин барьдаг байсан. Тийм дээр юм хоёр нөхтөө юм блокоор хүмүүс ч энэ айгүй хурдан хийжтэй байшин болох юм гэж байшин барьдаг байсан. Тэр болохоор жоохон дулаан халталт ихтэй тиймс. Тэгээ сүүлдээ болохоор зэрэг юм хөөсөн блок гарч ирээл манай одоо их чинь рахт үнсэн блок гэж гарч ирээл дүүргэлтийн блок гэж. Ингээ блокны төрөл айгүй олон болчлоо. Тэгээ тэр дундаас одоо бид нар чим аль болохоор сайнны сонгоол. За одоо яг нэгдсэн хүн болгоны мэддэг макийн блокоор манайх барьж байна. За одоо сүүлийн үед болохоор энэ лего блок гэдэг юм айгүй хүчтэрээд ороод ирлээ. Тэ. Тэргүүрчсэн манайх барьж байгаа. Тэгээд аль болохоор сайн хийдэг ийм алдаагүй дулаалжтгүй тийм мэрэгжлийн өндөр түвшинд хийдэг газраас нь авж байгаа. Одоо цөөхөн хідэн блокны өдөр байна л да. Тийм том мундаг хийдэг. Тэрийг нэрийн дурдахаар одоо нөгөө үедд нь бас хэцүү байлгүй. Тийм. Тэгэхээр бичлж очиод уулзах юм бол тийм бэлжилд очиод тийм гэх юм бол би сонголтуудыг хэлж өгөө манайх ийм газраас ингэж авдаг. Тэгээд хурж ирээд үзэж болно. Одоо барьж байгаа байшинтайгаа танилцаад хүн ямар материалаар барьж гин, ямар брендийн сангийн хэрэгсэл хэрэгжилж гин, ямар цахилгааны утас хэрэгжилж гин. Цахилгааны утас гэдэг хэд чинь Хятад, Орос, Герман, Солонгос гэх юм айгүй олон төлөвтэй тий. Нэг хүн болгон чинь нэг хүн нь Орос утас сайн гэд нэг хүн сонссон байдаг. Нөгөө Солонгос утас сайн шүү гэд ингээд бодсон байдаг гэл. Ингээд тийм учраас ярилцах айгүй чухал. Манайх ийм анханасаа бүх төлөвлөгөө бүх юмаа ярилцаад за одоо ийм утсаар ингэж хийн, тийм утсаар одоо сангийн холбоотоор ингэж хийн гэд сүүлдээ ингээд бариад ингээ өгсөн бүгд нь өөрийнх нь ингээ чагсаагаад за манайх ийм юмар хийсэн ингээд үзүүлэлт хүртэл амар байдаг. За ер нь очоод уулзах газар хаана вэ те офс хаана вэ тэгээд яг хүмүүс чинь бас нэг яг өөрөөсөө биечлэн очиж бас та хэдтэйгээ уулзаад бас нэг ингээ та хэдээсээ юм зөвлөгөө аваад материалын сонголт Монголд үзээд нэхэр бас нэг итгэх үнэмшил төрн ингээд бас нэг арай өөр байдаг шүү дээ те дангаанс нэг сошиал хаягаас ингэж нэг мэдээлэл авахгүйгээр тэр ер нь яг танаа офс хаана вэ ер нь хаана очиж уулзаж болох бол хаан бол дүрхт байгаа манайх. Хаан бол өөр яг чанга хойдол цомын хойдолд нь 18 дугаар сургуулийн яг урт талд 12 давхар барилгын 2 давхарт байгаа. Тэгээ 204 дот. Очоод бол бүх мэдээллийг бол мэрэгчлийн хүмүүс бол тэгнэ. Сошиалар мэдээж ямар маш их хардаг материал аль нь давуу талтай, аль нь сул талтай одоо энэ материалны сул талны юу, давуу талны юу ингээ сайхан тайлбарлаад өгнө. Офс дээр ерөнхийдөө бит хоёрын аль нэг нь байж гин гэсэн үг. Ингээд тайлбарлаж өгөхөд арай амар юм болоо гэд өөрсдөө байж гад хүмүүстэй бол заавал өөрсдөө уулздаг гэсэн үг. Ер нь бол тэгэл яг хаврын энэ үйлрэлтэл бол одоо хамгийн их одоо ачаалтайч гэдэг юм уу хүмүүс бол хамгийн их одоо захиалга өгөх. Тэгээд 4 сараас 10 сар хүртэл нэг улирлын чанартай болохоор айгүй өндөр захиалгатай байна. Тэгэл өвөл 11 сараас 4 сар хүртэл тэгэл дотор заснаас гэж бас яваад байна. Тийм яг тэрийгээ хийгээл ингэж явна. Ингээд ерөнхийдөө өвлийн улирал нь 3 сар нь болохоор амралт хийдэг манайх. Тогтмол гэртээ амраал гээл юу яагаад ерөнхийдөө тий. За бидний ярилцах хугацаа өндөрлөх төгсөн байна. Тэгээ харамсалтай нь маш богинохон. Тэгээд хэдүүлээ богинохон ч гэсэн бас үзэгчдэд яг хэрэгтэй мэдээллүүдийг бас өгч чадсан болов уу гэж бодож байна. Тэгээд хэрэмэд яг сонирхож байгаа нь бол мэдээж сошиал хаягаар нь ч юм уу тий офисын хаягаар нь очиод бас тодорхой өшөө дэлгэрэнгүй мэдээллийг авах бүрэн боломжтой гэдгийг бол үзэгчдээ бас хэлэхэд таатай байна. Тэгээ бидний урилгыг хүлээн авч студид манд хүрэлцсэн та хоёрт маш их баярлалаа.
Би тэрийг өөрч За, баярлалаа. баяртайсан маш их баярлалаа. Баярлалаа үзэгчдээ, өнөөдрийн зочдоор Алт мөнгөн баган компани ерөнхий захирал Их сайхан, гүйцэтгэх захирал Арья Балнаар оролцлоо. За хөтөлбөр энэ төрөйд өндөрлөж байна. Маргааш энэ цагт ирэх уулзлаа. Түр баяр та.